За өнөөдөр би та нартаа таны амьдралын өнгөрсөн тохиолдсон таагүй зүйлүүдээс болоод та өөрийнхөө зүрх сэтгэлийг чулуу шиг хатуу болгохыг битгий хүлээн зөвшөөрөөрэй гэж ятгаж ярилцъя гэж бодсон. За яагаад вэ гэвэл ер нь амьдраад явж байхад хүмүүс маш их сэтгэлийн ганцаардлуудыг авдаг, за мөн хууралтуудыг авдаг, өвдөлтийг, айдсыг, сэтгэлийн шархлуудыг бид нар янз бүрийн байдлаас маш олон хүмүүсээс олон давтамжтай мэдэрдэг. Гэхдээ хүний дотоод сүнс маш ухаантай болохоор өөрийгөө ингэж өвдөхгүй, зовоохгүй байхын тулд энэ зүйл маш олон удаа давтагдаад ирэхээр өөрийгөө хамгаалаад ингэж мэдрэмжүүдэд хаачдаг. Ингээд мэдрэмжээ хаасны дараа бол хүн өөрийн дотоод сүнстэйгээ ярилцах, сүнсний дотоод мемори буюу дурсамжаас хүч чадал авах нь солирч эхэлдэг. Тэгэхээр хүн яг нөө логик сэтгэлгээтэй болоод зөвхөн тархиараа юмсуудыг шийддэг, мэдэрдэг болдог. Ингэлээр нөө хүний зовлон сонсоод ч зүрх сэтгэл нь өвдөхгүй, хүмүүсийг яаж чухал гэдэг ухамсар нь алдагдаад ирэхлээр нийгмийн гажуудлууд улам илүү үүсээд байдаг. Тэгэхээр бидний амьдралд бол угаасаа энэ бүхэн тохиолдох ёстой мó. Зовлон, шаналл, хин нэг нь таныг хуурах ёстой, хин нэг нь таныг зовоох ёстой, хин нэг нь таныг ашиглах ёстой гэсэн эдий боловч таны зүрх сэтгэл энэ шалгалтуудаа зөв даваад энэ шалгалтууд орж ирэх бүрдээ өөрийнхөө цайлган, цагаахан, гүн сэтгэлийг хизээч алдахгүйгээр зүрх сэтгэлээ чулуу болгохгүйгээр юм амьдлаг мэдрэмжтэй хэвээрээ үлдэх нь бидний энэ дэлхийн ертөнцид сэтгэл зүйн ганцаардал гэдэг зүйлээс гарах те. Ямар нэг юм хүлээс ямар нэгэн зүйлээс юм татаас байсан бол тэр бүх зүйлүүдээсээ чөлөөлөгдөх, өөрийнхөө сэтгэлийн цангааг өөрөө тайлцсарах, өөрөө өөрийгөө эмчилж эдгээгээд бусад эргэн тойрны сүнснүүд буюу эргэн тойрны хүмүүсээ эдгээж ангаад сурах тэр ухаарлыг л бид нар авч өөрсдөө эдгэх гэдэг амаа. Бидний энэ дэлхийн гараг бол бидний үрд мөх амьдрах те үргэлж амьдрах тийм гэр бишээ. Дэлхий гэдэг бол ерөөсөө буугаас авах дамжин өнгөрүүлэх цэг, за бидний сүнснүүдийг суралцуулахын тулд ингэж бид нарт зориулан боловсруулсан сургалт хичээл гэх мэтчлэн ингээд янз бүрээр тайлбарладаг. Ер нь ямар ч байсан гэсэн те ер нь бид нар ингээд амьдраад явж гин гэдэг нь сүнс мах тархин бий байна гэдэг нь бид нар юм амьдлаг мэдрэмжээ алдахгүй байх нь маш чухал. Хайрлах, хүндэтгэх, уучлах, ойлгох, таны амьдралд тохиолдсон хүйтэн зүйлүүдийг өөрөө мэдрээд, өөрөө ангаагаад, өөрөө ойлгоод те өөрөө цаашаа өөрийнхөө цангааг өөрөө тайлж явснаар таны дотоод хүч асар их нэмэгдэж гин, таны өөрийн ухамсар чинь хөгжиж байна. Та хүнд ч хүлэгдэхгүйгээр төгс боловсрч гинэ гэсэн үг. Хэлэхэд ингээд амархан юм шиг боловч хийхэд маш хэцүү байдаг. Би яг адилхан ингээд хүмүүстэй адилхан зүйлүүдийг туулаад, гомдож, ганцаардаж, сэтгэлийн өвчлүүдийг туулж үзчихсэн. Гэхдээ ингээд нэг сэтгэлийн асуудлынхаа ард гараад, нэг сэтгэлийн оншоо олоод ингээд хүн арт нь гараад эдгээгээ сурчаар дараагийнх нь илүү амар, дараагийнх нь илүү ойлгомжтой болоод ирдэг. Тэгэхээр яг одоо би танд сэтгэлийн гомдол, ганцаардал, айдас ямар нэгэн тийм мэдрэмж байгаа бол тэр мэдрэмжээ мэдрээд хашаач зүхтаахгүйгээр энэ мэдрэмжээ эмчилж сураа, эдгээд сураа. Дэлхийн ертөнц агуу те бид бүхэн маш олон боломжууд байна. Дэлхийн ертөнц хүнээр дүүрэн те. Тэгэхээр та нэг хүнээс гомдол авсан ч гэсэн нэг хүн танд буцаагаад хайрын цангааг чинь тайлах, хайр мэдрэмж, халуун дулаан мэдрэмжийг төрүүлэхээр бид нар ингээд зохицогдож, бие биедээ зориулагдаж төрсэн байгаа. Тийм учраас өөрийн дотор байдаг зан чанараа битгий алдаарай. Өөрийгөө битгий чулуу болгоорой. Эргэн тойрныхоо хүмүүсийг сүнсэн боловсрж байгаа тэр үйлдэлүүдэд битгий оролдож, битгий чи тэгж амьдр, ингэж амьдр гих мэтчлэн заагаараа. Яагаад гэвэл хүний сүнс гэдэг чинь боловсрох гэж ирсэн учраас энэ бүх мэдрэмж, энэ бүх зовлон, шаналл, асуудал бүрийг өөрөө туулж мэдээд сэтгэлийнхаа чулууг өөрөө арилгаж сурж ижил бид нар илүү хүчтэй, илүү мэдрэмжтэй болдгоо. Ингээд та нартаа амжилт төсөй. Сэтгэл зүйн асуудал гэдэг бол төр зүрийн асуудал байдаг, хугацаатай байдаг. Хурдан 5 шиг нь болоод өөрөө ажиллаад эхэлчих юм бол итгээгээд улам хүчтэй болдог. Тийм учраас ингээд та нар маань өөртөө байгаа бүх сэтгэлийн цангаануудаа тайлж, усалж, ургуулж, арчилж тордорой гэж та нартаа зөвлөмөр байна. Ингээд та нартаа амжилт төсөй.